friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Хөлбөмбөг тайлбар дуртай бүх үзэгчдэд энэ сайхан үчийн мэндийг хүргэе. Баасан гараг болсон байна. 21 цагаас SBS World цугаар хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ шууд дамжуулан үзүүлдэг. Ингээд яг одоо хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнгөрөх 2 дугаараар бид та бүхэндээ дэлхийн хөлбөмбөгийн ноён оргил одоо домогт хөлбөмбөгчд болох Бразилийн Гаринчи болон Пеле нарын талаар ярьж өгч ирсэн бол өнөөдөр өөр нэгэн домог за яг тэр хоёрын ардаас залгамжлал гарч ирсэн домог болох Марадонагийн талаар бол ярилцсан. За ингээд өнөөдөр бол миний гарт Диего Армандо Марадона хэмээх хөлбөмбөгчийн бестселлер ном бол гарч ирсэн байна. За мэдээж манай нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр манай нэвтрүүлгийн гол дүрээр бол хөлбөмбөгийн тайлбарлагч Балжаах маань ажилладаг байгаа. Ингээд Балжаах студид хүрэлцэн ирсэн. Үчийн мэндийг танд хүргэе. За өрчин бол үзэгчдтэй үчийн мэндийг хүргэе. За хоёулаа ерөөсөө 1930 40 50 60 70 гэж явж байгаад одоо ингээд 86 оноо орж ирж байгаа. Өнгөрсөн 2 сард бол тэгж явсан. Тэгээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр одоо маш олон оддыг ярьжсэн. Гэхдээ оддын одод буюу те бурхныг яриаггүй байсан. Одоо ингээд ярьж эхэлж байгаа нь гайхалтай байна. За Марадона. За мэдээж уламжлалт асуулт. Энэ номыг хаанаас яаж олж авсан бэ? 1995 онд Орог Сүхбаатар гэж байна. Ж Ганбат гэж байгаа. Жасран Ганбат гэж. Тийм байна. Оюутны нэг байранд 4 жил болсон найз залуу маань он тэмсийн биеийн тамирын багш орслын багш хийж явахдаа надад дурсгасан. Энэ номыг. Тэгээд одоо 21 жил уншлаа да. Би энэ 3 настай байсан байна. Амгалан хүү энэ номыг болж яхад хүн дурсгаж байгаа. Тийм үү. Тэгээд энэ 3 номыг одоо би зундаа нэг удаа өвлдөө нэг удаа нэг одоо тоосыг үргэж тэгээд нэг дахиж эхнээс нь нэг гүйлгэж хардтай дурсамжаас эргэж. Тийм учраас одоо нэг жижиг цагаан цаасан дээр бичсэн бичиг бол хэрэггүй л дээ. Бүгдийг мэдж байгаа. Зэжинд байгаа юм. Наадах ч одоо өнөө ороо гэхэд нэг 5 хагасаас сая 6 хагас хүртэл жоохон хардчаал эргээ өрөөд ирсэн. За хоёулаа эхлээд нэвтрүүлгийнхаа танилцуулгыг хүлээн авч үзье. За тэгээ түүнээс өмнө Марадона гэхэлэр нөгөө би яг нөгөө хөл өмөр сонирхож эхлээд явж байгаад нэг хэсэг гэж нэг хард эмэгт таад бүх асуудалд орсон шүү дээ. Тэр үед нь би их Марадонаг одоо Марадона гэж нэг ийм хүн байдаг гэж мэдээлэл их цуглуулж ирсэн. Дараа нь тэгээ сүүл бол манай өдөрч мэдж байгаа. Дэлхийн аваргаар Аргентины одоо дасгалжуулагч болсон. Тэр мөр бол таны одоо бүр тэр сүүл. Тэр бол ярих юм биш. Өнөөдөр яриглахчгүй. Тэр ярих юм биш. За онлынгийн хувьд бол нэг тиймэрхүү төвүүд олон байдаг. За ингээд бүгдээрээ нэвтрүүлгийг яах гэхэд Марадона гэж хин юм товчхон танилцуулгатай танилцаад түүний одоо уран гой хууралтууд гоолуудын цуглуулгыг хүлээн авч үзчихэд студидтэй эргээд унцъя. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Диего Армандо Марадонагийн товч түүхийг та бүхэндээ танилцуулъя. Марадона 1960 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэндэлсэн. Түүний хувьд Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо мэндэлсэн юм а. 165 см өндөртэй Марадона довтлогчийн ард мөн 2 дахь довтлогчоор тоглодог байсан. Түүний хувьд 1968-аас 69 оны улиралд Эстрела Рохо багт хүүхдийн академийн гараагаа эхлүүлсэн юм. Улмаар 1970-аас 76 оны улирлуудад Лос Себелотес, Аргентинос Juniors багуудад хүүхэд насндаа тоглож явсан. Тэрээр насан туршидчдийн багт 1976 онд буюу 16 настайдаа дуудагдсан. Тухайн үед Аргентинос Juniors багт нэгдэж байлаа. 1976-аас 81 оны улирал тэрээр Аргентинос Juniors багт 166 тоглолтод оролцохдоо 116 голыг оруулж супер амжилтыг үзүүлсэн. Улмаар томчуудын анхаарлыг татсан тэрээр 1981-ээс 82 оны улиралд Boca Juniors багт зарагдан 40 тоглолтод 28 голыг шилтгэж байсан юм. Тэгвэл 1982-оос 84 оны улиралд Испани алдарт Барселона багт 36 тоглолтод оролцохдоо 22 голыг Мара оруулжээ. Ингээд 1984-өөс 1991 оны 8 жилийн хугацаанд оргил амжилтаа тэрээр Италийн Наполи багт өнгөрүүлсэн. Түүний хувьд Наполид 188 тоглолтод оролцож 81 голыг оруулан италичуудын жинхэнэ шүтэн нь болсон юм.
1992-оос 93 оны улиралд Sevilla баг тоглохдоо 26 тоглолтод 5, 1993-аас 94 оны улиралд Newell's Old Boys багт 5 тоглолтод ганц ч гол оруулаагүйгээр түүний карьер унтарч эхэлсэн юм. Улмаар карьерийнхаа сүүлчийн жилүүдэд нутгийн Boca Juniors багт 3 жил тоглохдоо 30 тоглолтод оролцож 7 голыг оруулжээ. Нийтдээ Диего Армандо Марадона 491 тоглолтын карьерийнхаа туршид хийхдээ 259 голыг оруулж байсан юм. Түүний хувьд Аргентины шгшээ багт олон тоглолтыг хийсэн. Эхлээд Аргентины 20 хүртэлх насны шгшээ багт 24 тоглолтод оролцохдоо 13 голыг оруулсан юм. Тэгвэл 1977 онд 17 настай байхдаа Марадона шгшээ багийн насан туршидын багт дуудагдсан. Улмаар 1977-оос 94 оны хооронд буюу 17 жилийн турш Аргентины шгшээ багтаага 91 тоглолтод оролцохдоо 34 голыг оруулсан юм. Сүүлд тэрээр 2008-аас 10 оны хооронд Аргентины шгшээ бага дасгалжуулсан ч төдийлөн том амжилтанд хүрч чадаагүй билээ. Марадона Пелетэй хамтаар 20 дугаар зууны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөр нэрлэгдсэн юм. Диего Армандо Марадоногийн хувьд 1986 оны дэлхийн аврах шалралт тэмцээнд төрүүлсэн багтам амжилттай. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Аргентинээр хөлбөмбөгийн домог Диего Армандо Марадоногоор үргэлжилж байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Хамтаа үзэгчдэд баярлалаа. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилж байна. Марадоногийн талаар та бүхэндээ сонирхолтой одоо товч намтар болон гоолуудыг нь үзүүллээ. Одоо бүгдээрээ шууд ярианыхаа гол сэдв рүү гүндрүүн хамтдаа орцгоё. За шууд 86 он уу? Түүнээс өмнө. 1978 он. Яа. 1978 онд Аргентины шгшөөгийн засгалжуулагч Луис Сезар Минотти 25 хөлбөмбөгчин цуглуулсан эх орондоо дэлхийн аварга хийх гэж байжсэн. 78 оны дэлхийн аварга Аргентинд болсон. 5 сард дэлхийн хөлбөмбөгийн холбоо 22 тоглогчийг дуудаж авчир гэсэн учраас та нараас 3-ын нас нь нэрээ өг гэдэг. Нэрээ өг гэд байна. Томото сууцгаа 3-ыг чи хаслаа гэж шууд пал хийтэлдэг гэсэн. 3 нэр дуудаал тавьчихсан чи 3 дахьт нь Марадонагийн нэрийг хэлсэн. 17 настай Марадона гэртээ харь чи чамд нас байна. Чи залуу байна. Чи дараагийн дэлхийн аварга тогло. Тэнгүүд Марадона шууд үйлсэн. Үгүй би заавал тоглоно. Би эд үедээ байна. Та нар намайг мэдж байгаа штэ гэд. Ингээл Марадона ерөөсөө уйлаад шалан дээр дэвслээд уйлаад үгүй гэд ерөөсөө галзуурхан алдсан. Арга буюу хүчинд автаж гэртээ ирчээд 7 хоног уйлж явж байгаад Марадона эргээд Минотти руу утсаар залгасан. За. Тэгсэн чинь Минотти би шийдвэр гаргасан учраас чи зүгээр дугуй нусгаж яалмна гэж хэлсэн. 1979 оны Японд залуучуудын дэлхийн аварга Японд болсон. Тэгээд 78 онд ерөөсөө ансан чигээр ансан чигээр анц. Тэгэнгүүт Аргентин дэлхийн аварга болоод дэлхийн аварга төрүүлсэн. Марадона байсан бол ингээд нэг төрүүлнэ. За. Хоёр үеийнх нь одууд нь одоо хэн байх вэ? Марио Кемпс. Даниэл Пассарелла энэ Марио Кемпс нь тэр 78 оны дэлхийн аваргын шилдэг мэрэгэн бууч болдог. Марио Кемпс шилдэг тоглогч энэ болдог. Ингээд Кемпс байгаа учраас Марадона хэрэггүй гэж үзсэн. Тэгэнгүүт Марадона 79 онд өөр дасгалжуулагчтай Японд болсон Токиод залуучуудын дэлхийн аваргад гараад авчихсан. Алтан медалийн төлөө тоглолт. Зөвлөлт толгойд тулсан шгшээ багтаа тоглосон. За. Зөвлөлт толгойд тулсан сүүлд гарч ирж байгаа энэ Олег Булахины үеийн Кевин Динамагийнхан чинь 80-ад оны дунд үеэр Марадонатай үздэг тэр шгшээ баг яг хүүхдийн багаар залуучуудын багаар бүрэн бүрэлдэхүүнээрээ очиод пеналд гараад ирсэн. Марадонатай үзсэн. Марадонагийн баг хожоод Марадона ингээд баг миний тооллоор 2 дэлхийн аварга болчихж байгаа ингээд. За. Энэтэй тохиолдуулсныг сони юм ярихад Тэнгэрийн шиг компани захирал мегмар сүрэн захирал дээр би явж байгаа та надад нэг хэдэн цаас өгөөч гэдэг тэгсэн юм л та. Олон жилийн өмнө. Тэгсэн чинь чи чин зурагтаар түүх хийх ярьдаг юм билээ. Чамайг би шалгаад юу яа? Шалгалтанд тэнцвэл мөнгө өгнө гэсэн. За. Тэгээд ингээд ширээгээ ингээд уудалсан. Би бол ага багтаж ядсан залуухан тайлбарлагч нэ нормалны голд байсан тэр өдөр. Тэ. Би их мөнгө нэхэхгүй ш тэр бол тодорхой ш. Тэгсэн чинь ийм зураг ширийн дотроос гаргаад ирсэн. Ингээ харсан чинь Кевин Динамагийн Бессоно Марадона хоёрын зураг байсан. Тэгэхээр би өөрт нь ингэж харуулж байгаа хэлсэн. 1979 он залуучуудын дэлхийн аварга Токио
3 тэг Аргентины шгшээг хоцсон. Бессоно тэр тэмцээний шилдэг мэрэгэн бууч болсон, Мардана шилдэг тоглогч нь болсон. Тэгсэн чинь ёо бонустай нөгийгээд өгсөе. Анх танилцчихсэн түүхэн тэрий. Яг тэгээд энэ дээр ингээд Мардана 2 дахь дэлхийн аварга болсон. Одоо 82 онд Луис Сезар Минотти Марданаг Испанид дэлхийн аваргаар авч очоод олигтой тоглуулж чадалгүй. Мардана ингээд дараа нь Барсад ирээд Дампурлынхаа 90 үед байжсэн чинь Наполи түүнийг дуудаж авчираад Наполид 2 жил тоглолцоо байж байгаа. Одоо 86. За. 86 оны хавар. Мардана Аргентины шгшээ өгтө салхас гүйцэтгэсэн байсан. Дөнгөж 25 настай байхдаа. Дахиж би энэ Сезар Миноттигийн заваа юмнуудтай би учрахгүй. Би өөрөө бор зүрхээрээ мөнгө олно гэд. Ингээ байжсэн чинь Аргентины шгшээгийн засгалжуулагч Карлос Билардо Италид дахиж очсон өөрийн биеэр. За. Өөрийн биеэр явж чингуудаа мара хоёулаа ийшх нэг бүр нэг евро Баян зүрхийн тавчааны тийш нэг Сэмэрхэн цааны газар очиод ороод нэг юм яриадах гэсэн. За тгийгээд Неаполь хотоос зүүн тийшээ гараад авчихсан. Энэ номон дээр бол одоо ерөөсөө яг тэр тухай 46 дугаар хуудсан дээр байгаа. Тэгээд Баян зүрхийн тавчааны тэнд яваа очсон Мардана ёо өстой ашгүй нэг юм гайгүй боллоо. Ювентуст Платины алж байгаа учраас Неаполь хотынхан намайг ерөөсөө хизээ манаваг авраг болох ингээд зүгээр суулгахгүй байна. Өстой хэцүү байна гэх. Ингээд яриагаа эхэлсэн. Яриагаа эхэлсэн чинь Карлос Билардо тогоочт нь хоол захиалсан байсан. Хоол хөрөөд ирсэн, пицца ирсэн. Дээр нь тийм алтан шаргал сардин загас ирсэн. Тэнгүүт Мардана пиццагийн өмнө тавиад энэ бол ингээд талбай ногоон талбай. За. Мара энэ алтан шаргал загас бол чи чи сая 82 оны дэлхийн аварга дээр ингэж тоглосон гэдэг нь урд үзүүрт зүүн жигүүрт захтан тавьчихсан. Чи энэ талбайгаас ингээ гарцсан уснаас гаргаа хийсэн загас шиг чи яг энэ загас шиг байсан. Энэ харваас загас мөн боловч уснаас гарцсан учраас ямар ч хүчин чадалгүй амьгүй загас. Чи юм байсан. Би чамайг одоо довтлогчийн ард тавина. Чамд урд талбай ингээ бүрэн бүтнээрээ харагдчихэв. Одоо нөгөө загсаа пиццаныхаа гол давайцсан. Гол давайцсан. Яг ингэ. Тэгээд чи араасаа дуртай хүнээсээ бөмбөгийг хамгийн эхлээ чи аавна. Чи яахыг чи шийднэ. Би чамаас ганц л юм гоо юмараа. Чи амьдралынхаа 30 хоногийг надад зориулчих. Шигшүүдэд зориулчих. Аргентины ард түмэнд зориулчих. Чи Аргентинд гомдсон сэтгэлээ тайлчих. Чи 25 та. Би чамд итгээд мара би чамд энийг бэлдэж ирлээ гэд. Аргентины шгшээгийн энэ цагаан каостой туузыг шууд гартан зүүж гисэн. Яа. Марад. Тэнгүүд мара хин энэ нэг эмч чинь одоо яах нь вэ гэд. Аргентины шгшээ багт Аргентины санал асуулгаар ард иргэдийн хөлбөмбөг сонирхчдын 80% нь итгэхгүй байсан. Энэ бол өстой тэнэг шгшээ баг. Тэнэг баг. Энэ дотор олигтой юм байхгүй. Би чамд нэг дээр үед хэлжсэн да мара чи ганцаараа байсан штэ чаавас гэж. Яг Аргентин даяараа хинч итгээгүй. Энэ номон дээр байж байгаа. Тэгсэн мара та чи нөгөө би таны хувьд дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч хэм бэ гэсэн чинь мара харьцуулж ярьсан маараа л гэдгсэн. Энэ номыг уншсан юм чи арахгүй штэ. Яг тэгж байгаа байхгүй. Тэгээд юу яагаад тэгсэн чинь ингэтээ. Мара урдаас нь за ингээ багийн ахлагчийн тууцтаач болчлоо. Баярлалаа болдоо мэдчихлээ тийм ээ. Тэгсэн чинь төгс баярлалаа мэдчихсэн. Тэгсэн чинь Билардо бол ерөөсө ганц л юм шалаад байгаа. Чи 30 хоног чи өөрийгөө надад даатгах. Чиний ерөөсө ямар нэгэн шоу цэнгээ инээ тэрэ юу ч байх ёсгүй. Хүүхэн шуухан байх ёсгүй. Чи 30 хоногийг энэ чамд их урт хугацаа юу? Чи дэлхийн аварга болох чинь чи 25 та. Дараагийн дэлхийн аварга чи 29 та. Бараг Коле болоод концерт чинь дуусах төхөн нэр. Тийм учраас одоо чиний ирэн мара тэр ирэх авах тоглолт Монголд нь бараг байгаагүй юм билээ шүү дээ. Тийм байна. Яг дэлхийн аврагд явах гээд идэг. Ерөөсө ганцхан сар гэр. Тэгсэн чинь Мардана заа гэж хэлж байгаа. Заа гэж хэлээд за тэгсэн чинь за чи маргааш эхний өдөр эхэлнэ. Тийм учраас чи маргааш Ром хот руу яваад биеийн намрын дээд сургуулийн эрдэм шинжилгээний тасаг бас байдсан байна л да. Тэ нөгөө тамирчдын бие организмыг хянаж ингэж яаж идэг. Тэнд чи тим эмчтэр яваад очоорой. Тэнгүүт маргааш өглөө нэгдхийн өглөө гэдэг бол Италийн хөлбөмбөгчдийн амардаг өдөр үед юм байна л да. Бүтэн санд тоглолцоод амралтын өдөр. Чи 5 нэгдэх өдрийг надад зориулгаа тэр эмч нь хэлсэн.
Бас Чиний шаардлагууд гарч ирээ. тийм шаар. Тэгсэн чинь Мара та нар намайг яагаад ингэж байгаа ингэ тэгсэн чинь чиний хөл бөмбөг тоглодог авиас чинь бол хамаагүй. Чи Мексикийн өндөрлөг уулан дээр очиод тоглохоор чи амтан болно. Тийм учраас би 5-1 өдөр би чиний бие организм тест явуулна. Имчилгээ хийн. Бэлдэн. Би организмыг чинь бэлдэн. Одоо чамд бөмбөг ингээрээ тэгээрээ гэж хинч заахгүй. Тэгэнгүүт Белардо бас Аргентинаас утастаад за яаж ийн гэдгсэн. Энэ нэг балаа эмч чинь ингээд ийн гэсэн юм байгаа. Тэгсэн чинь бид нар чамд юу заахгүй. Чи ганцхан ерөөс тэр эмчийг хэлснээр л байгаад өгөөч. Бити уурлаараа миний хүү. Бити хаалгын савж гараараа миний хүү. Үгэнд нь ороороо миний хүү гэж гуйсан гэж байгаа шүү. Тэнгүүт нөгөө чонын бэлтрэх чинь хүүхэд байхдаа чонын бэлтрэг нэртэй байсан. Нөгөө чонын бэлтрэх чинь дуртай дургуй нарахгүй нэг юм шалгалтаа өгөөд ээж гин. Тэгсэн чинь тэр Оромын тэр профессор нөхөр нэг зүйлийг олж мэдсэн байна. Марданагийн хүндийн төв дэлхийн надад үзүүлж исэн бүх тамирчдаас хамгийн дуртай нь. Энэ юусоо унахгүй юм байна. Энийний ундгүй тэр нэг 2 богинохон бахим хөлөнд байгаа юм байна. За тийм учраас одоо тархины тэнцвэрт байдлыг өндөр газар тархинд нэг тэнцвэрийг хадгалдаг эргэтэн чихэнч байдаг гэлээ тархинч байдаг гэдэг нэг юм байдаг гэдэг шүү дээ. Тэр юу яа гэм бэ? Энийг ингэж яах юм бэ гэд ингээд имчилгээ явуулаад ингээд дасан зохицохтын баг өндөрлөг газрын вакуумжуулсан орчинд оруулж суулгаж үзээ тэр дунд дугуй мугуу жийлгээд баг нэг шилэн битүү кавин дотор янз бүр болоод мэдэхгүй би тэр ингээд бэлдсэн. Сарын дараа Марадона Италийн авраг шалгаруулах тэмцээнд дуусаад сарын дараа Марадона Аргентинд очиж Шгшээ багтайгаа нэгдсэн. Шгшээ багийнх нь хүүтэн царайтай нөхдөд урдаадс нь хараа үйсэн. За энэ нэг Европоор тоглодог. Энэ ч Барсаар худалчин таньдаг хүн байхгүй. Байхгүй, баг байхгүй. Ер нь худалч үндэсээд байх юм байхгүй. Ингээ хүлээгээ үз. Мардана тэнд очихдоо нөгөө ард түмэндээ гомдсон харгис, нөгөө сахилахгүй, нөгөө дээрлэхүү Мардана биш болсон. Ард түмний хайртай хүү болоод очсон байсан. Оруулсан гол болгоно бэлтгэл дээр аавдаа зориулж ийн гэж хэлдэг. Ороо болгон бурханд залбирдаг, ээжигээ урт наслаасаа гэж залбирдаг. Ороо 10 цагт унтаад 8 цагт сэрэх ёстой гэхэд Мардана ороо 9:50 болонгууд хөлөн бүхсдийн бүх өрөөгөөр ороод сайхан амраараа найзуудаа өглөөнийхөө бэлтгэлд яг цагтаа л гарна шүү. Унтаж амраараа гэд ингээд зармаар нь унтдаггүйгээр нь баг үлгэр ярьж өгөх нь халаг. Тэр имчилгээ тэгээ өөрчлөсөн болж харах уу? Мэдгүй. Ерөөсөө нэг бол ерөөсөө үүрэг хариуцлахаа ухамсарласан. Тийм байна. Ерөөсөө Мардана ч ерөөсөө нэг л сар ухаан орсон хүн шүү дээ. Ер нь амьдралаа бусд нь бол тэгэл ухаангүй байсан шүү дээ. Дүүрэн нисэж явсан. Нэг сар л газар дуусан байхгүй. Тэрийг одоо тэрийг яаж буулгасан? Тэр л Баян зүрхийн давчаан дээр хоол иддэг л аминд орсон юм биш үү? Тийм байна. Тэгээд тэр чинь ийм болоод тэгээд тэнд ерөөсөө тийм л Мардана болж очсон. Ерөөсөө л ганцхан юм шиг нь ерөөсөө тэр байсан. Тэгэл Мара ерөөсөө дэлхийн авраг шалгаруулах тэмцээн эхлэхдээ Мардана шууд Италийн шгшээд гол хийгээл эхэлдэг байхгүй. Италийн шгшээгээс одоо ерөөсөө миний санаж байгаагаар л бол ерөөсөө тийм. Тэгэл Мара ерөөсөө талбайн төвд ерөөсөө бүгдийг зохицуулаад ингээд 86 онд Марадона дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд төрүүлчихэж. Англитэй тоглодог чинь шүгэн 4. 86 шүгэн 4-т үлдэхийн төлөө шүгэн 8-ын доо. 8 дээр. 8 дээр. Хоёрыг хийж байгаа үстэй. Нэг нь талбайн төвөөс нэг нь Бурхны гараараа. Бурхны гараараа хийн. Тэр бол өөрөөсөө Бурхны гар байсан гэж. Дараа нь шүгэн 4-т бэлэг дахиад талбайн төвөөс хийж. Шүгэн 8 дээр англи талбайн төвөөс хийгээ шүгэн 4-т бэлэг талбайн төвөөс хийгээд бүгдийг авч чуураад. Тий. Бас тийм гол байна. Байна. Солгоо талаараа явж очоод солгоо хөлөөрөө хийгээд Английн голыг л булангийн туг руу ингээд унахгүй ингээгүүгээд идэх. Газар гараараа газар самардаад ингээ унчих гээд. Чи одоо метр 65-тай газартай их ойрхон. Унахгүй. Тэгээд
Ийм юм байгаа юм л да. Мара ингээд дэлхийн аваргад бараг 3 төрүүлчихэж байгаа үз. Тийм байна. 90 оны дэлхийн аварга мөнгөн медаль авдсан Марадона. Германд бол ерөөсө 11 метрийн торгуулийн цохилтыг өрүүдийн фиоллорт бол шал дэмий өгчдөө шүү дээ. Шүгч. Тэгээ Андрес Бремэ цаг дуусч байхад 11-ээс цохоод Германд төрүүлчихдэг дэлхийн аварга. Германы фанатууд бол энийг сонсоод дургуутсгал баг. Манай Мараач нь Пелетэй адилхан төрүүлчих байсан. Финал дээр шүү дээ. Тэгээ Мараа үйлдэх байгаа чирсэн. Чирлгүй ядг юм Мараа. Яг чирсэн гэдэг дээр ингэдэй. Калаудио Канича гэдэг тэнч мэдэхгүй давтагч тэр үед байсан. Батстута байгаагүй 90 онд. Тэнгүүт Калаудио Канича нөгөө үнсэлцдэг ч юм уу? Каничаг ингэдэг. Калаудио чи зүгээр л хийгээд өг. Бусдыг би зохицуулна гэдэг байхгүй. Ганцаараа шүү дээ 90 онд өрхөө амтай. Дахиад ганцаараа байгаа. Тэгээд бүгдийг нь авчирж байгаад Каничад пас. Тийм бүгд нь тэгэнгүүтээ Бразилтэй шүгэн 8 дээр тулцдаг байхгүй юу? Бразилийн стенер Бразил бараг 15 удаа штанг зогсоо. Нэг ч гол ороогүй. Бразил Ромарио. Тий, ганцхан давтлагатай Карека гэдэг Мюллер зүйлэр гэдэг ганы юмнууд байсан. Тэгэнгүүт ерөөсөө бүх амтныг өөр дээрээ татчихад ганц давуулаа хаягт нь Канича тэрийг хийждэг. Шөвгэн дөрөвт Итали дээр Калаудио чи дахиад хий. Чиний ажил бол ерөөсөө л хийх. Итали дээр бас бүгдийг мангатуулж өөр дээрээ татж барьж хагаад ганц хайсан чинь Канича нас хийждэг. Ингээ пенал дээр ирсэн чинь Каничаг нь 2 шараа удсны улмаас суулгацсан чинь довтчихгүй. Десотти гэдэг өстө бүр манай Павличенкогоос 1000 муу нөхөр гарч ирээд ямар ч хэрэг байхгүй. Ингээд бүр гонжруулцдаг байхгүй. Шал хэрэггүй шараа удс тэр Каничад өгөөд Канича ч өөрөө нээлтийн тоглолтын дээр Камерунд тест халуулдаг байхгүй юу ерөөсө. Аргентины 8 номерын шар амар юм байна гэдэг ингээд Мараач нь дэлхийн аваргад ингээд 3 дөрүүлэх байснаа ингээд бодоо болгочихж байгаа. Тэгээд 94 оны дэлхийн аварга дээр дахиж очиж сүдинд хийдэг байхгүй. Грекийг 4 тэгээр хожоод Батстута 3-ыг хийгээд Мараа 16-гийн гаднаас солгоо үлээрээ хийгээд камерын өмнө ирээд 34-тэй шүү дээ. Камерын өмнө ирээд камер руу хашгирсан чинь хүүхэн хараа нь босцсон байна. Хар тамхи хэргэлсэн. Шинжилгээнд оруулна наадахаа гээд оруулсан чинь хар тамхи гараад ирж байгаа. Бараг дэлхийн аварга 5 төрүүлэхгүй байсан. Эхний тоглолтын дараагаар шууд 2 дахь тоглолтоос тэгэл хасчихж байгаа юм уу? Тэгэл хасчихж байгаа шүү дээ. Тэгэл болчихж байгаа шүү дээ. Тэгэл зооноос гарч ирэл Аргентин чинь яадаг үлээ шал хэрэггүй юмд очигдоо өрмийн очигддаг үлээ. Тэгэл Мараа байхгүй Аргентин тэгэл шал хэрэггүй тал руугаа орчих байгаа. Бид нар ерөөсөө одоо бид нар гэжтэй одоо шин цагийн фанатууд бол ерөөсөө яг ингээд ач холбогдлыг ойлгож мэддэг байхгүй. Мараа гэж нэг хар тамхичин байсан гинлээ гэдэг. Үгүй юм чинь. Ерөөсөө 82 оны 78 онд жигдээд 82 онд буруу газар тавигдаад 86 төрүүлээд 90 мөнгө аваад 94-д хар тамхинаас олж хөөгдөөд яг нарийн хар тамхич биш. Тэр багийн эмчийн тарьсан тариа. Тэр дэлхийн аваргаар шинчилсэн журмаар бараг хар тамхины жагсаалтанд орцсон. Авраг урд нь болдгол байсан эмчингээд тэрийг бас нэг жоохон допинг маягийн юм, жоохон сэргээшийн чанартай юм хэрглэж исэн. Ийм учиртай юм байхгүй. Мараа гэдэг чинь гангаан юм. Сая тэгэл одоо тэр Германтай тулаагүй бол 10 оны дэлхийн аварга дээр бас ганган шигшээ огтой байсан. Нэр ганган явах байсан тэгэл Марагийн гай дайрж Германтай тулаад тэгж үлчиж байгаа байхгүй. Тэгэхээр л би нэрээ Месси Мараа хоёрын Мараа хамаагүй илүү бурхан минь гэдэг чи тэр байхгүй. Манай Месси бол ерөөсөө яг бусдаасаа айгүй тийм хамааралтай байхгүй. Энэ чинь ерөөсөө заяагдсан ямар ч хамаараадаггүй. Энийний ардан балжин юм зогсож явахд бараг тэгээд нэг хийдэг балжин юм өмнө байх хэрэгтэй. Наа чи бараг амглаан чи хийгээрэй л гэж. Мессисээ 14 оны дэлхийн аваргад яг л Марагийн тэр Канича шиг ер нь чирсэн шүү. Тэгээд финал дээр Эгуайн хийсэн бол ер нь дуусчих. Тэгээд финалын тэр Эгуайн голыг тий. Тэгэхээр бас тэгтэл Марадона энэ ингээ өргөөд үтцсэн л байгаа байхгүй. Ийм л учир жанцантай юм л та ерөөсөө тэгээд энэ балжаах их гоё юм байна. Одоо ингээд манай үзэгчид сүүлийн 3-7 хоногийн турш одоо хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгээр дэлхийн хөлбөмбөгийн домгуудтай аялсан Гаринча, Пеле, Марадона гэдэг. Тэгсэн би анзаараад исэн чи энэ гурав чинь гурлаа 10 сар төрсөн юм байна балжаах. Пеле болохоор 1940 оны 10 сарын 23-нд, Марадона болохоор 1960 оны 10 сарын 30-нд, Гаринча болохоор 10 сарын 28-нд төрсөн юм байна. 43 оны. Бас энэ 10 сартай холбоотой сая нөгөө нэг хоёулаа дэлхийн аваргаар 17-той байсан гэж яриад байсан. 18 хүрээгүй байсан гэдэг нь 10 сарыг харж байсан чинь гурлаа 10 сар төрсөн бас гайхалтай гурвал өмч юм байдаг юм байна.
За тэгээд бол нэрээ шагшиж гайхаж. Одоо тэгээд болж байгаа нэвтрүүлгийн төгсгөлд асуухад тухайн үед 86 оны дэлхийн аваргыг манайхан бас ер нь төтгөө үзсэн. Үзэхэд хүмүүс ер нь Марадонагийн талаар юу гэж одоо хөгжөлтэй юу ярих вэ? Ерөөсөө Марадонагийн талаар бол ингэсэн байлээ. Одоо нэг Амар Маманы зураг зурдаг тий. Амар Маманы шиг зураг Испани Гойкоича гэдэг нөхөр Мара гимтэтсэн юм байна. Тэгээ нэг юм түлээний төлөө хагалдаг нэг юм тайрдс модон дээр Марагийн хөлийг тавьж агаад сүхөр зогсож байгаа тийм зураг зураад тэр нь бас нэг сэтгүүл дээр гарсныг ярьж марж одоо бүр Марагийн одоо ерөөсөө бүр юу яадаг хөлийн одоо халбаар хугалдаг байсан. Мара бол гараараа гол хийхэд бараг тооцдгүй хамаагүй эдийн гинлээ. Гэхдээ бол тэр Марадонагийн гараараа хийсэн гоолыг бол харахад бас хэцүү харахгүй шүү дээ. Яаж харах юм? Ерөөсөө харахгүй шүү дээ. Харахгүй. Ерөөсөө харах ямар ч үндэслэл байна. Яг нөгөө нэг хажууд нь тоглож исэн хүмүүс л харна уу гэсэн. Тэр камераар харахад ч гэсэн харагдахгүй юм байна шүү. Зургийн дараа зогсоож ижил харуулж байгаа. Яг гараа ингэ явж байгаа л болохоос түүнээс. Та Мессигийн Барсад нөгөө Самуэль Этоо өдөртэй байхад гоолыг харсан уу? Харсан. Яг адилхан гол. Яг адилхан. Тэр хайж. Тэгээд тэр Левантед хийж байгаа гол яг талбайн төвөөс хуурж яваад энэний англид хийж байгаа шиг бүр яг адилхан. Тэгээд сүүл таадах чиг хуураад цаашаа зогтдог. Ерөөсөө тэгээд ер нь Бурханаас заягдсан улсууд тэр жилийн сонин шүү дээ. Харин яг тэгж гарч ирдэг. Би тэр ямар дуурайгаад тохирж байгаад хийж байгаа юм шиг. Тийм байх. Харин тийм. Сони юм бил. Өстө сонин тэр. Тэгвэл бас тэр Бэлэгт зооноос авч явдаг голыг нь олж үзэж судалмаар юм. Бэлэгт хин 86 зүгээр 100 өнгөрөөд явж хагаад тэгээ хэдэн амтныг тэнхтүүлээ явж очоод бас ингэж өрөөсөн талаар нь 16 руу явж ираад хийчээд хамгаалагч нар хаалгастайгаа ирээд дайрангууд нь тэрчгтээ тэнцвэр алдаад ингээ булангийн туг руу ингээ гүйж байгаа зүүн талынхан тийм гол байгаа. Тэр бас л 100-ны шилдэг гол. Cuccioppo, Maradona, där kan bli något. Det kan bli mål. Maradona! Vem annars? Diego Armando Maradona. Би одоо Агурогийн тайлбар дээр бас хэлдэг. Хүндийн төв доор гэдэг. Одоо бодвол таны ярианаас сонсч хэлдэг баг. Наа чи энэ ном дээр байгаа. Ерөөсөө энэ дэлхийн Агурог би чинь болохоор бас Агуроч их бахим гоё шүү дээ. Бүдүүн гоё шүү дээ. Ер нь унахгүй ингээ хөл тавиад урд нь орчиход. Тэгээ Агурог бас одоо энэ талтаа ер нь хамгийн шилдэг гэж боддог байсан. Одоо Марадона гэж боддог. Хажууд нь бол Мара хол өвтг юм байна. Хол өвтөн. Гэтэ одоо хамгийн хүндийн төвд ортой хүн бол ерөөсөө л Агурогийн хүү гарч ирнэ шүү дээ. Яг үнэ. Нэрээ бүр удан дамжаад унаа гонжин жоо. Тэр бол одоо тэгээ яадаг чи одоо. Тэгээд дэлхийн хамгийн хүндийн төвд ортой нь Марадона байгаа. Хамгийн хүндийн төв дээртэй нь бол Балжин юм байгаа юм л та. Би өөр шатны бариулгүй бол би бууж чаддгүй шүү дээ. Хараа зогсож дээ. Унчих гэдэг юм санагдаад. Бас энэ дэлхийн ертөнцид долоос хоёр онцлог байна. Нэгэн дээртэй яг үнэ. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн сарын турш үзэгчд маань одоо Пеле, Гаринча, Марадона гэсэн Мардана гэдэг байгаа шиг болж байгаа гоё хэлж байгаа. Мардана хорог дээр бол аяллаа. Энэ гурвыг одоо бид хоёр бол алдаа гаргаж ирсэн байна. Роналдо, Месси, Дрогба гэдээ яваад байсан. Буруутсан байна. Хамгийн ихэнд энэ гурвыг ярих байсан байна. Гэтэ цаг үе маань бас гайхалтай таарж байна. Төгсгөлд нь болж байгаа. Энэ гурав дээр одоо таныг хөлбөмбөгийн тайлбарлагч болгосон байна. Таныг хөлбөмбөгт авчирсан байна. Таны үеийн олон мянган залуусыг яг л өнөө үеийн Роналдо, Месси шиг зирж байгаа нь бол авчирсан дамжиггүй. Дамжиггүй. Тэгэхээр төгсгөлд нь та энэ гурав дээр нэг зохиосон шүтлэг энэ гурав дээр байгаа. Байхгүй. Одоо ер нь зүгээр л одоо би бодож байгаа одоо хөлбөмбөгийн хаан бол Пеле. Бурхан бол Гаринча. Домог бол Мара.
Марагийн тэр ард амгтаа тэгж гин ингэж гин тентхийн татвараас цухтааж гин тэнд хүүхэд нь гарч гин Болгарын Христо Стоичк юм уу Рамараё хоёрын аль нэг нь Марагийн хүүхэд гин ерөөсө бүр ингээ домог шиг юм ингээд яригдаад ерөөсө Мара ард амгаа куб дэмжлүүлж гин ирээд тоглож гин дахиад татчих гинэ энэ төр гэл манай хүн ч домог шүү. Марагийн тухай мэддэг хоёр хүн тойроо суух юм бол одоо тэгээ бүр хэдэн өдөр хэдэн сар яриач дуусахгүй байна. Дуусахгүй. Хамгийн анхны хувийн онгоцон төр гэдгийг чи Марагаас л харж байлаа шүү. 90 онд Спартак Наполи хоёр аваргуудын лиг тулсан чинь улаан тоочи чинь тоглолт эхлэх гэж хувийн онгоцороо Домодево гэдэг нисэх онгоцны буудлын төр. Би Домодево гэж Москвад байдгийг мэдхгүй ганцхан Шерметево байдаг юм багсан чи Домодево гэж бас байдаг юм. Манайхаар ярих юм бол одоо хөшгтэй үндэд бууж байгаа юм. Базарваны онгоцоо. Нэг бол налаахын цэргийн гарнизон дээрч бууж байгаа юм уу. Тэгээд хинэггүй толгой 2 дугаар үе дээр ирсэн. Тэгэхэд Жамбаранко зоолоо 1-р үе дээр нь тоглож. Манай Спартак 11 метрийн торгуулийн цохилтоор аваргуудын лигд хожиж л шүү дээ. Оо за. Карп Маставо энэ төр чинь манайхан алдалгүй хийгээл энэ Наполигоос хин алдсан юм дээ. Жамбаранко зоолоо тоглоод Марагийн оронд ирээдүйн Мардана энэ төр гэж. Яг адилхан шүү дээ. Стил. Яг үнэ. Тэгэхэд зоолоод чи хамгийн минь зааж өгсөн хүн чи Мара байхгүй. Сүүл тэр Челсид очих ангардаг чинь зүгээр нэг Челсид очиагүй Мараг дагаж өсвөр насаа өнгөрөөцсөн. Тэр зоолоод чи Мара муугийт заасан санийт заасан. Тийм бай. Ер нь их. Би ч Марагийн тоглолтыг бол сохор азар их үзсэн юм аа. За ингээд нэвтрүүлгээ болж байхынхаа үгээр төгсгий. Хөлөмгийн хаан Пеле, домог нь Марадона, бурхан нь Гаринча гэж байна. Үнэхээр гайхалтай. Тэгээд манай үзэгчдээс энийг одоо тунгаагаад сайхан бодоод Facebook-ийнхаа статусан дээр тавиарай гэж. За ингээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Баасан гарыг бүр манай нэвтрүүлэгт хамт байдаг бүх үзэгчдэд баярлалаа. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Бүгдээрээ дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяртай үзэгчдээ. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.